Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр хөрж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн өргөтгсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ байгуулна. Цалин нэмэгдүүлэх асуудлаар эрчим хүчний салбарынхан ажил хаял зарлахаа мэдэгдлээ. Харилцан цохилт өгснээ улмаас Америк нэгдсэн улс Ираны хилэлцээний явцад тодорхойгүй байдал үүслээ. Путин хүнд цаг үеийг тууж байгаа хүлээн зөвшөөрч төрөлсний хямрал төр зүрэх гэв. Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь өргөцсөн хүний тоо 1430-ыг давлаа. Хэд халалтын улмаас Европт 1300 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Ерөнхий сайд учрлын дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр тавьсан урилгыг хүлээн авсан 100 гаруй хөрөнгө оруулагч өнөөдөр манай улсад хүрэлцэн ирж ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн өргөтгсөн хуралдаанд оролцож байна. Тус хуралдаанд ерөнхий сайдын урилгаар хүрэлцэн ирсэн гадаадын 100 гаруй томоохон хөрөнгө оруулагчид оролцож Монгол улсын эдийн засгийг нээх Unlock Mongolia санаачлаг, хууль эрх зүйн шинжилэл болон хөрөнгө оруулалтын орчны талаар хэлцэв. Хуралдааны үеэр эрчим хүч, санхүүгийн технологи болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр нийт 545 сая ам.долларын үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээ санамж бичгүүдэд талууд гар үсэг зурх юм. Хуралдааны нээж ерөнхий сайд учрал хийсэн үгэндээ бүгд найрамд хятад ард улсын Далиан хотно болсон. Зуны давуусын уулзалтын үеэр эхлүүлсэн эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаарх яриаг өнөөдөр илүү наривчилж, хэрэгжүүлэх бодит түвшинд үргэлжлүүлж байгааг онцлсон юм. Тэрээр Монгол улсын хууль эрх зүйн орчны шинжилэл болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж буй бодит ажлуудыг танилцуулж, сүүлийн 10 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 11.6 тэрбумаас 25.4 тэрбум доллар болж 2 дахин өссөнийг дурдлаа. Засгийн газраас түүхий эд экспортлогчоос ажил үржсэн улс болох зорилтын хүрээнд зэс хайлуулах цогцлбор, газрын тус боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр болон 5 толгойн цахилгаан станц зэрэг мега төслүүдийг урагшлуулж байна. Мөн Орос Хятадыг холбосон төмөр замын баруун зүүн босоо тэнхлийн төслүүдийг хөгжүүлж, хүшгийн хөндий Алтан булаг, замын үд зэрэг чөлөөт бүсүүдийг үйлдвэрлэл, логистикийн хаб болгохоор ажиллаж байгааг албаныхан танилцууллаа. Хуралдаанд шадар сайд Доржханд болон засгийн газрын гишүүд оролцож, Монгол улс сэргээгдэх эрчим хүчний 3.3 тераваттын асар их нөөцтэй бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх их усүрээс бүрдүүлэх зорилт тавьсныг мэдэгдэв. Түүнчлэн хүйтэн уур амьсгал нь дата төвийн хүргэлтийн зардлыг 40% хэмнэх давуу талтай тул Монгол улсыг бүс нутгийн дата хаб AI төв болгох боломжтойг онцлсон юм. Шинжлэлийн хүрээнд e-business 2 платформыг нэвтрүүлснээр компани 30 минутын дотор онлайнаар бүртгүүлэх боломжтой болж төрийн тусгай зөвшөөрлийн тоог 381-ээс 300 болгон бууруулсан. Мөн нөөтийн босхийг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн бол банкны салбарын хөрөнгө оруулалтын хүүгийн татварыг 5% болгон бууруулж гадаадын банкуд салбараа нээх боломжийг хуульчилсан. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулж гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх механизмыг бүрдүүлж байна хэмээн хуралдааны үеэр засгийн газраас танилцуулсан. Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлүүд өнөөдөр мэдээлэл хийж, цалин нэмэгдүүлэх асуудлаар салбарын яамтай зөвшөөрлөлд хүрээгүй тул маргааш өглөөний 8 цагаас улсын хэмжээнд ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдлээ. Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлүүд салбарын хэмжээнд санал асуулга явуулахад нийт ажилтнуудын 94.6% нь ажил хаягыг дэмжижээ. Үүний дараа салбарын яамд үндсэн цалин 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн ч эрчим хүчний яам бүх ажилтнанд ижил хэмжээгээр нэмэгдэл олгох боломжгүй 10 хүртэлх хувийн нэмэгдэл санал болгосон байна. Харин үйлдвэрчний эвлэл энэ саналыг инфляцийн түвшинд ч хүрэхгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзжээ. Үйлдвэрчний эвлэлийн мэдээснээр ажил аялдад 22 байгууллага нэгдэх мэдэгдсэн бөгөөд зайлшгүй ажиллагаат хэсгээс бусад ажилтнууд өнөөдрөөс ажил аялдад оролцож эхэлсэн байна. Хэрв талууд ойрын хугацаанд зөвшөлтөд хүрэх бол эрчим хүчний системийн хэвийн ажиллагаанд бодит эрсдэл үүсхийг мөн анхаарууллаа. Яг энэ салбарт ажиллаж байгаа ажилтан албаагчдын энэ хөдөлмөр нь өөрөө хэр хэмжээний хүнд хортой вэ гэдгийг бол одоо манай шийдвэр гаргагчид маань өөрсдөө бас мэдэх хэрэгтэй. Үнэхээр энэ усуд ч одоо хөдөлмөрийн хүнд хортой халуун хамгийн одоо шул өөрсдийнхөө эрүүл мэнд ань насаа одоо золиосолж тэрийг одоо шул одоо бенчин тавьж одоо хөдөлмөр эрхэлж одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж явдаг ийм одоо хамт олон юм байна. Энэ хүнээ одоо бид нар дэмжихгүйгээр аюулгүй орчинд ажиллах нөхцлөөр хангахгүйгээр хүний хийж байгаа хөдөлмөрийг үнэлэхгүйгээр энэ салбар цаашдаа оршин тогтнох үндэсгүй болж байгаа гэдэг нь одоо өнөөдөр харагдаж байна. Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээснээр энэ асуудал зөвхөн цалин нэмэх тухай бус олон жил хориглогдсон санхүүжилтийн доголдол хүний нөөцийн хомсдол ажиллах нөхцөлийн асуудалтай холбоотой гэж үзэж байна. Тэд эрчим хүчний үнийг төрөөс удаан хугацаанд барьсан бол салбарын алдагдлыг төсвөөс бодитоор нөхөж ажлагчдын цалин техник шинжилэл хөрөнгө оруулах ёстой гэж байр сууриа илэрхийллээ.
За Улаанбаатар цэцлэгийн төвөөсөж төрөмж төвцөлтэй манай өвөл төвчний хоорондоор хамгаалж юм байна. За бидний хувьд өнөөдрийн хүртэл арай ажил хаялтанд хүрчихгүй болов гэсэн бодит тийсэр өдий хүрлээ. Сайд маань одоо өнөөдөр ч гэсэн албан бичгээр бас ингээд албажуулаад өгөх боломж байсаар байна. Ажил хаялт эхлэх хугацаа 6 сарын 30-нд учраас. За манай компанийн хувьд бол 1900 ажилтнаас 1461 буюу 76.89% нь ажил хаялтыг дэмжсэн санал асуулга өгсөн. Өөрөөр хэлбэл санал асуулга өгсөн ажилтнууд 100% дэмжсэн байгаа. Тийм учраас бид нар энэ ажил хаялт дэмжин оролцож байна. За тэгээд сайдаас үсэх хүсэлт бол 31 хүртэл өнөөдрийн дотор бас эргээд хариу өгөх боломж байгаа шүү гэдэг энэ хэл мэдээллийн агуулгаар дахин давтан хэлье. Харин эрчим хүчний яам улсын төсөв санхүүгийн боломжийг харгалзан үзэх шаардлагатай байгаа бөгөөд бүх ажилтны цалинг нэг дор 30%-аар нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна. Үндсэндээ бол одоо хэвтэй байдалд орсон энэ салбарыг бол бас одоо ажилтнууд өөрсдөө одоо аврах шаардлагатай байна гэж үзсэн ийм одоо эцсийн одоо арга хэмжээ болж байгаа гэсэн үг. Ингээд одоо маргааш өглөө 8 цагаас эхлэн одоо ажил хаялт бол эхлэхийг бол нийт одоо бас ард иргэдэд бол мэдэгдэж байна. Дээр нь энэ салбарт ажиллаж байгаа 17,000 ажилтнуудаа бас ажил хаялтад бол бид нар хуулиар 50 замаар уриалах эрхтэй. Салбарынхаа ажилтнуудыг мөн одоо ажил хаялтад бол бас нэгдэхийг бол уриалж байна. Эрчим хүч бол улс орны тасралтгүй ажиллагааг хангадаг стратеги салбар. Энэ салбарын ажил хаялтанд зөвхөн ажил олгогч, ажилтны маргаан төдий бус, айл өрх, үйлдвэр, аж ахуй нэгж, эмнэлэг, сургууль зэрэг бүх хэрэглэгчийн өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлөх эрсдлийг дагуулдаг. Хэрв засгийн газар болон үйлдвэрчний хэвлэл ойрын хугацаанд зөвшөөрөлтөд хүрч чадахгүй бол захилгаан эрчим хүчний найдвартай байдал, салбарын тогтвортой үйл ажиллагаатай холбоотой асуудал улам хурцдаж болцсохгүй байна. Эрчим хүчний салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар сангийн сайд Мэнд сайхан улсын төсөв хязгаартай учир салбар бүрийн цалин тус тусад нь нэмэх боломжгүй, цалингийн бодлогыг тогтолцоо нэг хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Эрчим хүчний салбарын ажилтнууд үндсэн цалингаа 30%-аар нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт эхлүүлээд байгаа юм. Энэ талаас сангийн сайдаас содруулахад тэрээр салбарын сайдын өмнөөс тайлбар хийхээс татгалзсан ч төрийн санхүүгийн боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүнээс тэр засгийн газар тэтгэвэр нийгмийн татварын шинжилгээг цогцоор нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өмнө нь багш эмч нарын цалингийн шинжилгээтэй холбоотойгоор хэдэн зуун тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт төсөвт тусгах шаардлага үүсээд байна. Энэ нэмэлт зардлыг намрын төсвийн тодорхойлолоор шийдвэрлэхээр төлөвлөжээ. За ер нь одоо бид нар нэг зүйлийг би одоо салбарын сайдын өмнөөс нь ярих бол одоо надад зохимжгүй байна. Тэгвэл зүгээр цалин өсний бодлогын үед бол бид нар сая засгийн газар тэтгэврийн ер нь нийгмийн даатгалын сурд тогтолцоо бүрэн шинжилгээ гэдэг асуудлаар их хурл дээр хуулиар өгмөрөд хэлцүүлж шүү дээ, тийм ээ. За намар бид нар хоёр салбарын өнгөрсөн жилийн төсвөлцөж байгаа үед төсөв өргөн барьсны дараа засгийн газар дахиад нэгэсэндээ засгийн газрын өргөн барьсан төсөв их хурд руу шилжчихсэн байж хад боловсрол эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлыг бүлдэршний хэвлэлтэнд тохирж ингэж араас нь оруулж ирсэн. Ийм үүнтэй холбоотойгоор тухайн үед улсын хурал дээр яригдаад 684 тэрбум баха нэмэгдсэн хоёр салбар нийлээд. За ингээд нэмэгдээд явтал чинь хэрэгжилтийн шатнд дахиад алдаа гарсан тийм үү? Хэрэгжүүлэхтэй аваачаад багш нарын цалин нэмэх асуудлыг багш ажилчдын болгож хуургаад ингээд дахиад төсөв нэмэгдсэн. Одоо төсөв дээр 677 тэрбум төгрөг боловсролын салбарт нэмж өгөхөр болцсон. За эрүүл мэндийн салбар дээр 180 тэрбум байгаа. Энэ чи юу гэхээр зэрэг бидний цалингийн тогтолцоо ингээд сондоо хөрөөний ир шиг ингээд сугалж авч шийдээд байх юм бол цаашдаа бид нар энэ төсвийн урсгал зарлаа дийлэхгүй болж байгаа. Тэгэхээр энэ хоёр асуудлыг бол одоо сая засгийн газар 4 сард яралтай арга хэмжээгээд 5 сарын 1-ээс эхлээд эмчнэр багш нарын цалин нэг шаталтай болгосон шүү дээ. Энд чинь бүгдөө хоёр шаттай, хоёр төрлийн цалинтай болсон юм шиг. За энэтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн асуудлыг бол намар төсвийн тодтолцоор шийднэ. Өөр ямар нэгэн төсвүүд дээр тодтгол дээр зөвхөн эрүүл мэнд боловсролын салбар дээр тэр цалингийн шатлыг хэрэгжүүлсэнтэй холбоотой зардлыг л нэмнэ. Өөр асуудал бол байхгүй. За эрчим хүчний салбарын хувьд бол эн чинь бид нар одоо зүгээр яг одоо бид нар эрчим хүчийг либералчлалын одоо өртгийнхэн түвшинд ядаж хүргэе. Цаашдаа зах зээлийн жамаар явуулъя гэдэг чинь яг л цаана энэ цалин мөнгө тухайн салбарын хөрөнгө оруулалтын асуудал байна. Тэгэхээр энэ дэр бол засгийн газар бас ялангуяа найдлаа сайд одоо бодлого гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр би тэр талаас нь ярмаарг байна. Зүгээр ингэж салбарын цалин бид нэр сугалж авч шийдээд ингэ явах юм бол төсөвчийн өгөрөх хязгаартай бидний олж байгаа орлого чинь маш тодорхой байгаа шүү дээ.
Тэгээ тэрийг цаана бид нар яаж шийдэх боломж байхгүй. Сангийн сайдын мэдээлснээр боловсролын салбарт 677 тэрбум, эрүүл мэндийн салбарт 180 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд төсвийн тодотгол нь зөвхөн энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж мэдгдлээ. Мөн тэрээр салбар бүрийн цалин тухай бүрдэн төсвөөс нэмэх байдлаар асуудлыг шийдвэрлэвэл улсын урсгал зардал огцон өсөж төсөв санхүүгийн хувьд даах боломжгүй болохыг онцоллоо. Харин аж ахуйн зарчмаар ажиллах салбарууд өөрийн орлого, санхүүгийн чадамжаа сайжруулах замаар цалин хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх нь илүү тогтвортой бодлого гэдгийг хэллээ. Эрчим хүчний салбарын ажил хаялт цалингийн асуудлыг дахин хөндсөн ч сангийн яамны байр суурь илүү өргөн хүрээг хамарч байна. Өөрөөр хэлбэл нэг салбарын шаардлагыг хангахын тулд төсвийн бодлогыг тухай бүр өөрчилвөл бусад салбарт ижил шаардлага үүсэж улсын санхүүгийн ачаал эрс нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс цалин хөлсний асуудлыг салангаж шийдвэр бус эдийн засгийн боломж төсвийн сахилга баттай үйлдэлсэн тогтцооны шинжилгээр шийдэх шаардлагатайг сангийн сайд онцоллоо. Монгол Улсын аж ахуй дүржилтийн томоохон төсөл болох зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч бүгд найрамд Хятад ард улсын NFC компанитай хийх албан ёсны анхны цахим уулзалт боллоо. Уулзалтаар санхүүжилтийн бүтэц, хувьцаа эзэмшил, EPC гэрээ, Монгол ажиллах хүч зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэж хөрөнгө оруулагч талд 8 бүлэг бүхий нэмэлт тодруулах хүргүүлв. Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, экспортын орлого нэмэгдэн, үндэсний баялагын сангийн орлого өсөх суурь бүрдэх юм. Энэхүү хэлэлцэн салбарын яамд болон Эрдэнэ төлбөр төрийн өмчт үйлдвэрийн газрын удирдлагууд оролцож төслийг Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцүүлэх байр суурийг илэрхийллээ. Төсөл хэрэгжснээр Монгол Улс түүхий экспортлогчоос нэм өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болох бодит алхам болох юм. Монголын соёлын үеийг олон улсад сурчлах бодлогын хүрээнд Их Британий Лидс хотноо Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн нэгдлээ. Соёл спорт аялжуулчлал залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Чингис хаан үндэсний музей бол Их Британий Эзэн хааны зэвсгийн музей хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд Монголын 6 музейн сан хөмөргийн 255 дэсийн 437 ховор үзмрийг дэлгэсэн байна. Үзэсгэлэн 2026 оны 11-р сарын 1-ний хүртэл үргэлжилнэ. Энэхүү үйл явдал нь хоёр улсын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг шин шатанд гаргаж буй түүхэн алхам болжээ. Үзэсгэлэн Монголын түүхийг Европын үзэгчдэд гүнзгийрүүлэн таниулж, аялал жуулчлалын харилцааг үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймагт Хатгал Жанхаа тойлогт чиглийн 32 км болон Хатгал Хүзүүвчин шил Ашихаа чиглийн 5.5 км автозамын барилгын ажил үргэлжилж байна. Жанхаан даваа тойлог чиглийн замыг үндэснийх баяр наадмаас өмнө харин Жанхаа Хатгал чиглийн замыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахар төлөвлөжээ. Эдгээр замууд ашиглалтад орсноор аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэж бүр сургамлын дороотол буурах юм. Байгалийн унган төрхийг хамгаалах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдлыг инхүү хязгаарлаж байна. Ингэснээр жуулчид дөрвөн улирлын турш Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд тав тухтай зорчих боломж нэгнэ. Хөвсгөлийн улс болон Хинтийн нуруунаас ихтэй үүр, туул, хараа голын усны түвшин 10-аас 85 см-аар нэмэгдэжээ. Одоогийн байдлаар орхон, ерөө, тэрэлж, туул, сүгнүр, балж, онон, хэрлэн, ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-аас 65, хүдэр гол, үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерсэн хэвээр байна. Цаашид туул болон хэрлэн голын усны түвшин дахин нэмэгдэх төлөвтэй тул малчид, тариаланчид, аялагчдыг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Иймд голын эрэг хөвөө дагуу бууж сууршгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгой байдлын газраас санууллаа. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэрэг үзэгчтэй төвцөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Америк, Ираны талууд тодорхой шалтгааны улмаас харилцан цохилт өгснөөр хоёр талын хэлэлцээний үйл явцад тодорхойгүй нөхцөл байдал үүсэт байна. Тодорхойлбол Америкийн төв командлал өнгөрсөн Бямб гарагт Ормосын хоолой болон түүний ойролцоох бүсэд байрлах Ираны цэргийн 10 объектэд агаарын цохилт өгсөн ба тус ажиллагаа нь Иран худалдааны хөлөг онгоцуудад нисгэгчгүй төхөөрөмжөөр халтсан явдлын хариу арга хэмжээ мэдэгдсэн бол Ираны Исламын хувьсгалт гвардийн зүгээс нэм гарагт мэдээлэл гаргаж тус гвардийн тэнгисийн цэрэг бол агаарын цэргийн хүчин Пуужин дрон ашиглан Кувейт, Бахрейн улсууд дахь Америкийн цэргийн хэд хэдэн чухал дэд бүтцэд цохилт өгснөө мэдээлж энэ нь Америкийн сүүлийн өдрүүдийн түрэмгийн ажиллагаанд өгсөн шийдэмгий хариу арга хэмжээ хэмээн дурдсан байна. Ийхүү Америк Ираны хооронд харилцан ойлголцсны санамж жижигт гарын үсэг зурсны дараагаар буюу энэ сарын сүүлээр техникийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч
Товлсон уулзалтын өмнөхөн хоёр улсын хооронд дахин маргаан үүсч бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж тодорхойгүй байдлыг үүсгэлээ. Ираны далайн албаны их сурвалж дээрх халдлагын хэрэг болон Ираны холбогдох нөхцөлийг хангаагүй учраас анх төлөвлөсөн техникийн зөвлөлдөх уулзалтад оролцоогүй гэж мэдэгдээд байгаа бол Америк нэгдсэн улсын талаас Америк Ираны дараагийн хэлэлцээ энэ сарын 31-нд Мягмар гарагт Катарын нийслэл Доха хотноо болно гэж мэдэгдээд байна. Мөн хоёр талын хоорондох техникийн хэлэлцээний агуулгын талаар Америк, Иран болон зуучлагч Пакистан, Катар зэрэг улсуудын зүгээс одоогоор албан ёсны мэдээлэл хараахан хийгээгүй байна. Дараагийн мэдээ. Оросын албаны улсын ерөнхийлөгч сүүлд хийсэн мэдээллүүддээ Орос улс хүнд нөхцөл байдалд орж хүнд цаг үеийг туулж байгаа гэдэг хүлээн зөвшөөрсөн ч тус улсад үүсэт байгаа энэхүү түлшний хямрал зэрэг нь төр зүрийн асуудал гэдгийг онцоллоо. За Владимир Путин 28-ны өдөр Ням гарагт болсон нэгдсэн Орос намын төлөөлөгчдийн 23 дахь удаагийн баг хурал дээр хэлэхдээ барууны орнууд Оросын албаны улсад 20 арга хэмжээ авч урд өмнө байгаагүй дарамт шахалт үзүүлж дотоодод өвмэн самун үүсгэж Оросын улс төрийн нөхцөл байдлыг эмх замбраагүй болгон тогтворгүйжүүлэхийг оролдож байна. Гэхдээ тэд тулалдааны талбарт ч стратегийн хувьд ч ялалтад хүрч чадахгүй хэмээн хэлсэн байна. Путин өөрийнх нь улс орон хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг намын баг хурлын үеэр анх удаа хүлээн зөвшөөрсөн ч тэрээр бүх стратегийн хөгжлийн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгийг амласан байна. Тэрээр Оросын албаны улсын хөгжлийг саатуулах аливаа орлогыг таслан зогсоож улс орон болон ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж Оросын албаны улсын хил хязгаарыг зөрчихгүй байхыг баталгаажуулж Оросын албаны улсын нутаг дэвсгэр дэд бүтцийн эсрэг дайснуудын террорист халдлагыг багтаасан өнөөгийн сорилтуудад тайван хариу үйлдэл үзүүлэх хангалттай хүчин чадал нөөц бололцоо улс төрийн хүсэл зориг бий гэж мэдгдлээ. Украины агарын цохилттой холбоотойгоор Орос даяар бензин шатгуурын ностой хомсдол үүсэж байгаа ба Оросын албаны улсын засгийн газрын шадар сайд Александр Новак дотоодын хэрэгцээг хомсдлоос сэргийлэхийн тулд шатгууны экспортын гэрээнүүдэд яаралтай иргэн харж нэгтэлж байгааг мэдгдсэн байна. За одоогийн байдлаар Оросын албаны улсын 50 гаруй бүс нутагт бензиний хомсдол нөөрлөд байна. Тэгвэл стратегийн чухал дэд бүтцэд Украины зэвсэг түвшин цохилт өгсөний улмаас Оросын албаны улс түвшний амралтаа нүүр тулж шатгуун түгээх зэгүүдэд дараа л үүссэн гэдгийг ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрсөн ч тэрээр энэхүү нөхцөл байдал нь төр зурих ба зохих арга хэмжээнүүдийг авснаар 7 дугаар сард нөхцөл байдал тогтворчно гэдгийг Оросын эрчим хүчний томоохон компани удирдлагуудтай уулзах үеэрээ онцолсон байна. Путин мөн Украины талын дэвшүүлсэн алсын зайн цохилтыг харилцан зогсоох саналыг эрс няцааж цэргийн ажиллагаа өргөжлүүлнэ гэдгээ мэдэгдэж агаарын давталгаанаас хамгаалах системийн үйлдвэрлэлийг яаралтай нэмэгдүүлэх үүрэг өгч дайныг өндөрлүүлэх асуудлаар Америк нэгдсэн улсын дипломат хүчин чармаалт ирээдүйд сэргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Дараагийн мэдээ. Венесуэл улсад өнгөрсөн 7 хоногийн 5 гарагт хоорондоо 40 секундын зайтай болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 1430-д хүрлээ. За Ням гарагт Венесуелийн засгийн газраас мэдээлэхдээ 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амьд хүний тоо 1430-д хүрч 3238 хүн шархтаж мөн нийтдээ 430 удаагийн жижигхийлэл дараагаар нь бүртгэгдсэнийг мэдээллээ. Түүнчлэн 50 орчим хүн сургууй ивэр байгааг мэдээлсэн байна. За нуранганд ор дарагдсан болон бусад хүнд нөхцөл байдалтай хүмүүсийг эрен хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд засгийн газар 73,000 гаруй өрхөд тусламж үзүүлж гамшигт өртсөн 3142 өрхийг төр байрлуулах цэгүүдэд шилжүүлсэн байна. Мөн нийтдээ 7,200,000 кг хүнсний бүтээгдэхүүн тарааж 12,000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Сүүлийн мэдээг хүргэе. Европ төвд энэ 100 урд өмнө үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж хит талалтын улмаас 1300 гаруй нас баралт бүртгэгдээд байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 6 сарын 21-ээс хойш Европт даяар хит талалттай холбоотой 1300 гаруй нас баралт бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Тэрээр Европ бол дэлхийн хамгийн хурдтай дулаарч байгаа төв бөгөөд дэлхийн дунджаас 2 дахин хурдан дулаарч байгааг мэдээлсэн байна. За хит талалтын улмаас нас барсан хүмүүсийн дийлийнх нь 65-аас дээш насныхан байсан бөгөөд гэртээ нас барсан хүний тоо энэ хугацаанд 40% өссөн байна. Мөн Ням гарагт Герман, Польш, Чех улсуудад агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч халсан бөгөөд энэ байдал цаашдаа ч үргэлжлэхээр байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа татсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.